За өглөөний цайгаа өрөөндөө дуудсан. За өглөө 7-оос эхлээд 10 цагийн хооронд хүссэн цагтаа та юу идэж уух вэ гэдгийг нөгөө бичиж тэмдэглээ. Хаалганыхаа бариулт авчуулангууд яг тэр хүссэн цагт чинь ресторанаас ингээд таны захиалсан хоол унд ирнэ. За би бол өглөө English breakfast tea гэдэг цай ууж байна. За тэгээд ингээд нөгөө гоё хоол унд чимстэй бүх зүйлийг ингээд аваад ирдэг. Тэгээ маш гоё ингээ балкон дээрээ сууж агаад өглөөний цайгаа уугаад далай тэнгисээ хараад явна гэдэг бол үнэхээр жинхэнэ тансагл юм аа тий. Өмнө нь бол хизээч ингэж аялна гэж өөрийгөө бодож байгаагүй. За энэ далайн аялын клубт нэгдсэний ачаар л өнөөдөр ингээд энэ гоё тансаг үйлчлэгийг аваад сууж байгаадаас маш их баяртай байна. Хоол ундаа хэрвээ та ингээ өрөөнд авахгүй гэвэл доошоо буугаад 5 төрлийн ресторанаас нэг том буфет ресторанаас сонголтоо хийгээд идэж ууж болно. Магадгүй одоо авсан юмдаа та идээд уугаад чадахгүй байх юм бол яах нь доошоо буугаа ахин идчихвэл. Ер нь бол энэ хөлөг онгоцсон дээр ямар нэгэн одоо нөгөө заавар зөвлөх байхгүй. За яг одоо босоорой, яг одоо хоолундаа идэрэй гэсэн юм байхгүй. Та яг өөрийнхөө таллаар, өөртөө тав тухтайгаар юу хүсэж байгаагаа хийх боломжтой байдаг. Тэгэхээр ямар нэгэн лимитгүй учраас маш гоё тав тухтайдаг. За жишээ нь сая би тэр нөгөө газрын аялал хийж яхад чинь хоолн дээр айгүйх цаг алддсан байх гэдгийг анзаарсан. Одоо юу идэх үү гэж бодож байгаа юм. За тэгээ нөгөө газар очино юу захиалах вэ? Магадгүй нөгөө захиалсан хоол нь байхгүй бол одоо өөр хоол иддэг ч юм уу тий. Гих мэтчлэн ингээд нөгөө айгүйх цаг одоо хоол унд идэхэд их зарцуулаадсан. Тэгээ хүлээлгийн минут гэдэг. Эн чинь бол яг одоо би 7 цагт авна гэх юм бол яг 7 цагт өрөөнд ч аваад ирж байгаа хгүй. Тийм учраас нөгөө цаг алдаал одоо хайрын цагаа одоо бид нар чи аялж байгаа хүмүүст бол цаг их үнэтэй шүү дээ. Гэтэл нөгөө цагаа дэмий зүйл төрөхгүй байгаанаас их гоё юм. За өнөөдөр бид нэр далаа дээр явж байгаа. Одоо маргааш бол Вьетнам руу орж ирнэ. За амттангаа идэж байна. Амттанг бол өстэй нэр янз бүрээр нь идэж байна тий. За одоо нар жаргах төгсчл байна. Ийм гоё харагдаж байгаа ш талаа дээрээс. Яа, энэ битэрийн сонгосон юм байна. Энэ чинь гоё жимс юу гэдэг вэ? Бүрэлдэхүүн үү? Бүрэлдэхүүн тий. Бүрэлдэхүүнтэй л биш. Ер нь идэж явах юм энэ амттан бүр янз бүрээр идэг тий. Хүний сонирхол татмар тэгээд яжгаад нөгөө аппетит өндөртэй хүмүүс чи харахаараа заавал амсаал. Энэ ямар амттай ингэж үзэж. За энэ болохоор нөгөө буфет ресторан. Өөрийнхөө сонирхлоор энэ одоо Лидо гэж ресторанаас ингээд хоолой сонгаад авчихна. Анчээс ингээд ногооноо тавьчих байна. Өдөр алга өөрчлөгдөн. Өглөө өөрөөсөө өдөр өөрөөсөө оройос өөрчлөлттэй гэсэн. Тэгэхээр ерөөсөө ингээд нөгөө ямар ч юм лимитгүй хязгааргүй дуртай нь орж ирэл ингээд дахин суугаад идэж ууж болно. За энэ ингээд blue cheese dressing байна. Ингээд янз бүрээр ингээд dressing байна. За иш болохоор ингээд зоош салатнууд нэ тийм. За энэ болохоор smoked chicken гэж байна. За энэ болохоор тунаатай салат гэж байна. За энэ болохоор гомтой салат байна. Chicken bean салат гэж байна тийм. За ингээд энэ болохоор амтлагчнууд ингээд тавьчихсан байна. За ингээд соусуудаа хийгээ авчуулна. За ийш болохоор ингээд нөгөө салмон загснууд байгаа. Сашими салмон байна, маки салмон гэж байна. За тэгээд вакаме байна. Янз бүрээр байна тийм. Далайн гаралтай хоолны дуртай хүмүүс бол за энэгээр болохоор нөгөө беконууд байна тийм. Үхрийн мах байна. Бекон байна. За ингээд янз бүрээр байна дөө. Тэгээд энэ чинь ингээд өдрийн хит ч солигдож болно бүр айгуу гоё. За энэ болохоор seafoodтэй бүр далайн одоо салат байна тийм гадалтай. За coleslaw байна. За ингээд грек салат гэж өчигдөр болохоор өглөөч илүү орс салат бас байсан. Ингээд өдөр болгон өөрчлөгдчихтэй. За энэ болохоор моцарелла бислэгнүүд байна тийм. Энэ чигээс бас ингээд бислэг blue cheese бислэг гэж байна. За энэ болохоор ингээд бас сонцтой юмнууд байна. За ахаа нөгөө талаар явъя. Ингээд салат нь янз бүр. За энэ чинь цэцэр салат гинэ. Тэгээд нөгөө юутай юм тийм. Далайн гаралтай. Болтой. За юугаар болохоор тэгээд янз бүрийн нөгөө махнууд байна тийм. Өөртөө за энэ чигээс ингээд махаа хичүүлээд авчихсан болно. За энийг болохоор дрessing байна. Тэгээд удаа янз бүрийн шарсан төмс байна. Гадаас өөр газар яг ийм нөгөө юу байгаа пүүлийнхээ хажууд түргэн олнодоос агаа пицца, бургер тийм
тако, hot dogs юмнууд нас гадаа байгаа. За энэгээр болохоор бас талхнууд байна. Айгуу том энэ зөвхөн ихний зал нахгүй. За ингээл ерөөсөө cheese bread-тэй тий. Brown roll янз бүрийн одоо талх хачирнууд юм маслаа аваадаас юуж болно нэмжүүлсэн. За одоо дахиад ийшлээ. Нас их гоё. Lito pizzeria гэдэг энэ болохоор create your own pizza гэдэг яг өөртөө зориулсан пиццаг сонгож болно. За жишээ нь cheese юу сонгох юм те. Cheese нь ямар аах юм гэдэг ингээд гурил нь ямар аах юм гэдэг. За тэгээд ингээ өөрийнхөө одоо захиалсан пиццаг одоо захиалж хийлгээд авч болно. За одоо энд тийм те хийж байна. Одоо хүмүүсийн захиалгыг хийж байгаа гэсэн үг тэр. Ийм хэмжээтэйгээр. За авчтар бас ингэж захиалж ийдсэн. За энэ талд дуух юм янз бүрээр. За хаталтай цаа уух уу. За энэ юу гэж байна? Энгийн кофе байна тийм. За энэ бас кофений машин байна. Янз бүрээр л за ийшээ ингээд. За жууснууд байна тийм. За өдөр алга янз бүр л тийм. Өглөө бас нэг orange juice, apple juice гэдэг янз бүрийн жууснууд аяг ихтэйсэн. Одоо болохоор бас өөрчлөгдөж байгаа гэсэн. За ийшээ. За энэгээр ингээ гоё шүүлмэл ах шүү байна тийм. Таартай. За энэ нөгөө сайн жимснүүд ч юм байна. Жимс байна, падлинг байна, жило байна шүү дээ. Жилотэй. Би хэмжээ ингээ өгснээрээ дэж болно. Идэхдээ яаж чад би чи юм юмны аюу авчи түнэртэй. Хөрөс дээр аялахаараа би чи нэлээд жим нэмж буудаг. Одоо ер нь бол өмсөж ирсэн хувцас маань таархаа болоод бууд юм да. За энэгээр ингээ бас амттай юмнууд нь бол бүр янз бүрийн гоё цагаараар хийдэг. Тэгээ одоо бол яг ийм төрлүүд нь байна. Одоо ингээ орой 10 болоод ирэхээр бас ахаад сонголтууд нь өөрчлөгдчихдөг. За ийм гоё буфет ресторан 3 төрлийн юм зааланд ийм гоё суудалтайгаар үйлчилж байна. Энд ерөөсөө ингэж нөгөө ойчир дараал ерөөсөө өсдөггүй тийм ээ. Ойчир дараал ерөөсөө өсдөггүй маш гоё найрсаг юм үйлчлэгийг бол үзэлтэй. Тэгэл ажилчид нь мөнхийн гоё нэмсэглэл мэдлээл тийм. Ийм гоё орчинд ингээл хоолонд энэ бол зөвхөн буфет ресторан. За дахиад энэс гадна 5 төрлийн ресторантыг хүлээж байгаа. За ресторанд одоо нөгөө орой зааг барихтаа заавал нөгөө хүндэтгэлийн хувцас өмсөн. Зүгээр энгийн хувцастай бол одоо орж үйлчлүүлдэггүй. Заавал хүндэтгэлийн хувцас өмсөн. За тэр ресторанд нь бол яг ингээд нөгөө зөөгч танд үйлчлэнэ. За та юу авах уу, юу идэх үү, бараг санал дээр чинь суулгаж өгөөл тийм. Маш гоё үйлчлэгийг бас үзүүлдэг.